сургуультай 39 жилдээ ажиллаж байгаа. Анх одоо 1985 онд Анагаахын дээд сургуульд орохдоо анх асар их шийднийг жил явж байсан. Улаанбаатар хотын найрамдлын оргинд. Энээс одоо миний эрүүл мэндийн салбарт ажиллах эмч удаа анхны минь одоо суур тавигдсан юм аа. Тэгээ 1992 онд Анагаах ухааны дээд сургуулийн хүний их мэрэгжлэр төгсөж ирээд Увс аймгийн эрүүл мэндийн газарт хуваарлагдаад одоо Улаасны хэв гэдэг дээр үеж ярьдгаас Улаасны хэв өрхийн эмчээр 3 жил ажиллаад 1994 онд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн доторын тасаг доторын эмчлэгч эмчээр очиж ажиллаж байсан. Үүнээс хойш одоо доторын тасгийн эрхлэгч эмчээр 2005 оноос 2024 он хүртэл одоо тасралтгүй ажиллаад 2014 оноос өөрийн одоо Эбажи нэртэй хувийн эмнэлэгтээ 12 жилдээ ажиллаж байна. За ер нь одоо хүн хөдөлмөр хийгээд хөдөлмөрийнхөө үр шимийг авах сайханд байдгийн байна. Биднийг одоо баг байхад аав ээж бол одоо ажлыг хийвэл дуустал нь давсах хийвэл дуустал гэдэг үг бас их сургаалтай байлаа шүү дээ. Тэгээд ер нь одоо эмч гэдэг одоо мэрэгжил бол маш сайхан мэрэгжил. Ядрах үедээ ядарна, одоо баярлах үедээ баярладаг ийм агуу сайхан мэрэгжил. Би тэгээд өнөөдөр одоо энэ том шагналыг хүртэхдээ маш их баярлсан. Энэ шагналын ард бол бас миний энэ одоо шагналыг авахд одоо Увс аймгийн нэгдсэн эмнэлэг тэгээд сүүлийн 12 жил одоо хамтран ажиллаж байгаа Эбажи эмнэлгийн хамт олон бас хамтран зүтгэж намайг одоо ядрах үед бол дэм өгч одоо мохох үед бол одоо хүч өгч одоо явж энэ зэрэгт хүргэж өгсөнд баярлаж явдаа. За өнөөдөр энэ сайхан өдөр би бас Монгол улсын хүний гавьяат эмч гэсэн энэ эрхэм том хүндтэй шагналыг аваад гэр бүлийнхээ одоо хамтаар энэ сайхан баяраа одоо хамт олон ахын дүүс найз нөхдөйгээ үр хүүхдүүдийнхээ найзуудтайгаа хамтран тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Ингээд нийт ах トゥ удаа хамт олондоо хүний хамгийн дээд эрхэм жаргал эрүүл энхийг хүсье баярлалаа. 소도사